Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийнхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Билгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Тэгээд манай нэг сонсогч маань нэвтрүүлгийн доор комментээр өглөгч эзнээс шинэ өглөө ирлээ гэж бичсэн байсан. Яасан гоё. Тэр ингээд үгийг ингээ харахтаа нэрэл бидний эзэн ямар өгөөмөр билээ те, бидэнд үргэлж шинэ өдрийг, шинэ өглөөг бидэнд өгч идэг. Үнэхээр талархмаар сайхан шүү дээ те. Тэгээд энэ үгийг ингээ харахтаа бас баярлж байлаа. Тэгээд Бурхан танд шинэ өглөөг өгч байна. Танд те энэ цагт Бурхан танд өгсөн энэ зүйлийг бодцгоё те. Бид олон зүйлийг хийх, үйлдэх, хайрлах боломж өгөгдлөө шүү дээ. Өглөө гэдэг нэр үг боловч үйл үгээр бас яг л адилхан бичигддэг те. Өглөө гэдэг үг. Тэгэхээр энэ өгөгдсөн энэ үйл үгээр нь ингээ бодох юм бол танд маш олон зүйл өгөгдөж байгаа гэдгийг битгий мартаарай. Шинэ боломж, шинэ өдөр, бусдыг хайрлах бас Бурханд үйлчлэх тэр зүйлүүд танд өгөгдөж байгаа шүү. Тэгээд өглөгч эзнээс бидэнд шинэ өглөө ирлээ. Тэгэхээр сайн ингээд дандаа явсан чинь хот маань нэг жоохон чимээгүй болсон юм уу гэж бодогдсон. Хүүхдүүдийн хичээл сургууль амарч байгаа учраас юм уу те. Гэхдээ бид нэг ийм зүйлийг их ойлгож авах хэрэгтэй байдаг юм байна. Ер нь бол ингээд те элбэг дэлбэг байх үедээ, дуу шуутай байх үедээ тэр бүхэн маань бас айгүй их олон зүйлийг биднэрт өгч, олон зүйл бидэнд байгааг баталж идэг гэдгийг бас санаж явах хэрэгтэй юм те. Тэр яваад өгвөл энэ ингээд өгвөл гоё болчих гээд байна гэдэг ингэжэтэл тэд нар маань өндөө бас бидний амьдралын чухал зүйлсүүд байсан байж магадгүй гэж өглөө надад сая ирж байхдаа бодогдчихлаа. Тэгээд өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Тэгээд энэ өдрийг өгсөний энэ гайхалтай өглөө бас сэрж бас түүний өмнө амьдрах боломж өгсөнд эзэнд үнэхээр их талархаж байна. Амен, тэгэлгүй яхав. Энэ цагт хамтдаа эзний өмнө ирж түүнд алдар магтаалыг хамтдаа өргөцгөөе. Бурхны мөн чанараар оршин байсан боловч цагаал мэдэр цовлогдсон гэмиг минь угаасан Бурхан түүний нэрийг өндөр дөргөмжлөн бүхнээс хамгийн эрхэндээ нэрийг өгсөн юм. Бид Есүсийн нэрийн өмнө сүгдөө бүх хэлтнүүд эзний хүлээн зөвшөөрч түүний хаанчлалыг бид нар харах болно. Тухайлъя хангамж түүний алдар сүрж авланг магтий хадын хангамж тугай эзэн Есүс Бурхан эзний өдрийг бид хүсэн хүлээнэ амилсан хааны алдар энэ газрыг гэрэлтүүлнэ сатаны эрх мэдэл түүний өмнө сөхрөө амьд үнэн эзний хүч чадал эрх мэдэл агуу бид Есүсийн нэрийн өмнө сүгдөө хэлтнүүд эзний хүлээн зөвшөөр түүний
түүний хаанчлалыг бид нар харах болно. Тохоля хан ман түүний алдар сүрж авлан магти хан манстовэ эзэн Есүс Бурхан хан манстовэ түүний алдар сүрж авлан магти хан манстовэ эзэн Есүс Бурхан. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бүгд хамтдаа Иохан 8-ийн 19-р ишлэлийг харъя. За тэгээд тэр ишлэлээр юу гэж байна гэхээр тэгтэл тэд таны эцэг хаан байна гэхэд та нар намайгч эцгийг минь ч танихгүй. Хэрв та нар намайг таньсан бол эцгийг минь мөн ч таних байсан гэж. Тэгэхээр Есүсийн энэ үгэнд ерөөсөө маш их энгийн нэг үг ойлголтоо шууд явж байгаа. Тэрний юу гэхээр би тэрний хүүхэд залгамж халаа. Заасныхын дагуу амьдарч байгаа. Бичснийг нь дагж байгаа. Залгамжлуулж өвлүүлсэн зүйлийг нь өвлөн авч явж байгаа гэдэг зүйлээ үйлсээрээ харуулахгүй байгаа бол та нар тийм зүйлийг анзаарахгүй байгаа бол угаасаа та нарын асуугаад байгаа тэр эцэг чинь миний эцэг биш ээ л гэж хэлж гисэн. Саяхан нэг ийм түүх одоо ийм сургаалт зөвлөл би бас уншсан л да. Тэр нь юу гэхээр нэг аав хүү хоёр явж ирсэн. Тэгээд аав нь урд нь явж ирсэн байл та. Хүүн араас нь дагаа явжсэн. Тэгээд хүүн аав нь юу гэж хэлсэн бэхээр чи болгоомжтой яваарай гэж. Тэгсэн чинь хүүн үгүй та өөрөө болгоомжтой яваа. Яг л би таны гიშгсэн мөрөн дээр чи явж байгаа шүү гэж. Тэгээд надад өнөөдөр ингээд таавхантай хуулзаж байгаа энэ номлыг бэлдэж явах үед яг энэ зөвлөл яг санаанд ороод исэн. Есүс Бурхныг дагж хэрхэж амьдрах юм. Бурхны үг сургаалыг дагсан хүн яаж амьдрдгийг, гэмт юмгүй амьдрч болдгийг, Бурханд өргөл дахлаа өргөөд амар амгалан амьдрч болдгийг, Бурхныг гэрчлэн Бурхнаас ичихгүй, Бурхныг гэрчилж, Бурхнаар бахархаж, тийм үү? Тэгж амьдрч болдгийн жишээ Есүс өөрөө байсан. Яг хөө энд бол хүмүүс таны эцэг чи хаав нэ гэж асуухтаа бол ер нь бол Йосипыг асуусан гэж бол судлаачид бол үздэг юм байна л да. Тэд нар ерөөсөө тэнгэрт эцгийг ерөөсөө асуугаагүй гэж. Харин тэгээ эцэг чи хаана хиний хэн билээ гэж. Тухайн үед бол нөгөө хиний хэн гэдэг нь маш чухал байсан байхгүй. Йосипийн хүү Есүс тийм үү? А гэтэл Марийн хүү Есүс бид нар хэрвээ Лук номын 4-р бүлгийг үзэх юм бол Есүс төрлөх одоо синагогдоо одоо эзний үгийг дамжуулсны дараа үгсгүй. Түүний их болон дүүнэр нь бид нартай хамт байгаа биш гэж юу. Түүний ихийг тэр Майр бид нар бүгдээрээ таньдаг биш гэж юу гэж. Тэгэхээр эндээс нэг зүйлийг бид ингээд харж байна. Ер нь бол Есүс бүр багаасаа гэдэг нь би 12 настайгаас нахуулаад хэлж юм л да. Аавдаа хүртэл юу гэж хэлсэн бэхээр эцгийнхээ хүслийг эцгийнхээ ажлыг хийх ёстой гэж мэдгүй гэж юу. Эцгийнхээ гэрт байх ёстойг маань мэдгүй гэж юу. Тэгэхээр түүнийг одоо өсгөж хүмүүжүүлсэн одоо Йосип хүртэл Есүсийг Бурхны хүүхэд гэдгийг нь мэддэг байсан байна. Хэрвээ Йосип энэ зүйлийг одоо хүлээн зөвшөөрдөггүй байсан бол тийм үү? Зүудэлж явахдаа Давидын удам Йосип Мартай гэрлэхээс бүү те. Түүнд олоод байгаа нь ариун сүнснийх юм а гэж. Чи түүнийг төрөхээр нь Есүс гэж нэрлээрэ гэж. Хэлэхэд Бурхны үгийг дагахгүй байсан гэж. Тэр бүхэл амьдлынхаа туршид одоо юу гэдэг Мартай хэдэн жил амьдарсан байдгийг те. Есүсийн аав, Есүсийн одоо асран хамгаалагч, Есүс одоо можны ажиллаа заасан аав хүнийхээ хэр удаан амьдарсан байдгийг нь яг бичиж үлдээгээгүй байдаг боловч Есүсийг эд залуу байхад бол Йосип бол аль хэдийн л байхгүй байсан баг. Гэхдээ Есүс
эцэг гэж ярихдаа тэнгэр дэх эцгийг ярьдаг байсан. Үргэлж тэгдэг байсан. Тэгэхээр Иохан бол Библийн 5 номыг бичсэн байхгүй. Эхнийх нь ном нь мэдээж Иохан. Тэгээд Есүс Христийн үйлчлэлийн тухай бол 3 жижиг захиан Есүсийн дагалдагчдын амьдралд нь өгөх зөвлөгөө байсан. Тэгэд эцэст нь бол Есүс 2 дахь ирэх үед бид ямар байх ёстой вэ? Бас тэр үед юу болох вэ гэдэг тухай илчлэлт номыг ингээд 5 ном Иохан бол бичсэн байна. Тэгэхээр хөдөө нутгийн удирдагчдад Иохан номыг заах үед эхэнд үг байсан, тэр нь Есүс байсан. Тэр махан биетэй болж бидний дунд нутгалсан, дараад нь бидэнд орон байруулдгаар эцэг рүүгээ явсан. Дараа нь цаг нь болоход тэр эргэж биднийг аавна. Та нар намайг таньсан бол эцгийг маань таньсан гэсэн үг нь Есүсийн үг нь яг ийм утга учиртай юм шүү. Намайг хараад хэн ингэдэг вэ? Хэн хүнийг ингэж амьдрахыг ятгадаг вэ? Хэний хуулийг дагж байгаа? Энэ хүн хэний дургу зүйлд дургу, хэний хүмүүсээр хийлгэхийг хүссэн зүйлийг хийж байгаа вэ гэдгийг хараад энэ хүн Есүст итгэдэг хүн юм биш үү? Энэ хүн Бурхны үгийг дагдаг хүн юм биш үү? Энэ хүн Бурхны хүүхэд байхыг, Бурхан гэж хүндэлж, Бурхныг эцэг гэж хүндэлж дагаж явдаг тийм нэг юм биш үү гэж хэрвээ амьдралаас чинь харагдахгүй байвал та амаараа хичнээн ярьлаа гэд таныг үргэлж хүмүүс асуусаар байх болно. Уучлаарай ямар итгэл үнэмшилтэй байлээ? Хэний хүүхэд байлээ? Аль нутаг байлээ гэдэг асуулт таныг амьдралыг чинь турш дагсаар байна. Та амаараа дандаа тайлбарлан явж чадахгүй. Тийм учраас би өнөөдөр Христэд итгэгч ахын дүүстэй уриалмаар. Та амьдралаараа гэрчлээрэй гэж. Амьдрал чинь таны бүх ярианаас хамгийн тод, хамгийн чанга дуурч байгаа гэж. Саяхан нэг арай миний хувьд ингэ сэтгэл санаа нэлээд тавгүй гэрлүүгөө харж явахгүй. Тэгээ харж яваад замаараа дэлгүүр ороод гараад ирсэн чи дэлгүүрийн үүдэн зогсож ирсэн нэг юм. Дэлгүүрийн үүдэн зогсож байгаа ах нар байдаг штэ. Тийм 3 ах нам гацсан. Ой, Есүсийн хүн ингэ юу явж болохгүй шүү. Одоо те ийм одоо унтсан явж болохгүй шүү. Цоглог бай шүү Есүсийн хүн гэдэг. Тэгээ би тэр үгийг сонсоод яг үндэ бол сэргсэн. Тийш дээ гэж. Тэгтээ тэр үгийг хэлж байгаа хүмүүс өөстөө сүүлийн хэдэн жилийн турш тэнтэйгэл арих угаал байж байгаа. Харин бидний амнаас гарч байгааг биднийг төлөөлөхгүй. Бидний амьдралдаа хийсэн алхмууд бас хийхгүй байгаа алхмууд биднийг төлөөлнө гэдгийг л өнөө өглөө маш сайн ойлгоод авч байна. Есүсийг 3 жилийн туршид одоо түүнийг ингээд сургаал номлоо айлж байхын хүмүүс сонссон байж ижил. Таны тэр яриад байгаа эцэг чи хаав гэж. Тэд нар өөрсдөө эцэг минь гэдэг ингээд ярихад хинч те юу гэдгийг тэдэрэг те хэнийг яриад байгаа Бурхныг яриад байгаа юм чи ямар өөрийгөө өргөмжилсэн нөхрөө гэж бие бинийгаа хэлдэг байсан. Харин Есүсийг л тэгж хэлэхээр л эцэг чи айлаа. Тэ эцэг чи хий хаана байна гэдгийг асуугаад байдаг гэсэн. Учир нь Есүс тэднийг олон жил бусдад заасан тэдний дагахынсан гээд олон жил чадаагүй зүйлсүүдийг Есүс амьдралынхаа өдрүүдэд хүмүүсийн нүдэндээ тэр бата хэдэн мянган хүмүүсийн нүдэн дээр чадан амьдарч байсан гэж. Есүс Бурхны хүүхэд тийм учраас бүтээгчдэд итгэдэг, тийм учраас Бурхныг бүтээнэ гэж итгэдэг учраас хүмүүсийн өмнө хийсэн гайхамшигуд нь яг үнэндээ бол эртний иш үзүүлэгч зарлагууд ч гэсэн заримдаа Бурхнаас гоохот Бурхан хийж өгдөг зүйлүүд байсан баг. Тэгэхээр энэ нэг зүйлийг гэрчилж байсан. Есүс бол Бурхны хүүхэд. Есүсийн ард Бурхан байгаа. Есүстэй хамт Бурхан байгаа. Есүсийг хийж байгаа зүйлүүд нь Бурхны ард түмэндээ хийж өгөхийг эсвэл өөрийнхөө зарч иш үзүүлэгчдээр дамжуулан ард түмэндээ хийж өгөхийг хүсдэг зүйл. Өөрийнхөө хүүхдүүдийг хүмүүсийн дунд байлгаж, өөрийнхөө хүүхдүүдээр дамжуулан хүмүүсийг хэрхэн хайрладгийгаа илэрхийлэхийг ярихыг тэдний амаар дамжуулан ярьж амьдралаар дамжуулан харуулахыг хүссэн тэр Бурхан эцэг нь тэдэнтэй хамт байгаа гэдгийг Есүс үргэлж тунхаглаа юмсан. Тэд нар ч гэсэн яг үндэ харах боломжтой байсан. Одоо чиний дагаад байгаа сургаал чинь Бурхны сургаалуу тэ гэж тэд нар хэлж чадахгүй. Яг л тэд нар өөрсдөө Есүсийн яриад байгаа зүйлийг амралтын өдөр болгон сонсдог байсан, ярьдаг байсан байхгүй. Тэд нар бүр багаасаа бүр Мөсегийн эхний 5 ном болох одоо тэ тэр тоорог бүр ингээд чэйжилдэг байсан. 13 настайдаа чэйжилсэн байхыг шахдаг байсан. Тийм тэгтээ тэд дагаж амьдарч чадахгүй байсан. Тэд нар дагаж амьдарч чадахгүй байгаа шалтгаанаа магадгүй заримдаа ромчууд руу шахдаг байсан. Тэдний талaalт байгаа болохоор бид нэр сайн Есүст итгэж байж амьдарч чадахгүй. Грекийн соёл хэтэрхий их байгаа болохоор бид нар яг Бурхны үг сургаалын дагуу бичээсийн дагуу амьдарч чадахгүй байна гэж. Тэгвэл өнөөдөр
Есүс юу гэж хэлж инхээр та нар эцгийг минь таньдаг бол намайг таних байсан гэдэг үг биш. Харин та нар намайг таньсан бол эцгийг минь мөнч таних байсан гэдэг үгийг эхлээд хэлсэн. Намайг таньсан бол гэдэг үгийг. Тэгэхээр энэ үгээр намайг яаж амьдраад байгааг анзаарсан уу? Намайг юу ярьж байгааг анзаарсан уу? Намайг хинтээ адилхан байгааг анзаарсан уу? Намайг ямар хууль дүрмүүдийг сахиж, бэлдэж, зааж, өгүүдийг ч гэсэн дамжуулахдаа Библийн аль хэсгийг та нарын уншдаг тэр бичсэн аль хэсгээс татаж байгаа. Бас миний ямаар ингэж ярих хүн Бурханаас өөр хинч биш гэдгийг та нар өөртөө мэдж байгаа. Тэгээ та нар намайг таньсан бол эцгийг маань бас таних байсан шүү дээ гэдэг үг хэлсэн байна. За дахиад хэлж тэ. Та нар намайг таньсан бол эцгийг маань таних байсан шүү дээ гэдээ бол хэлсэн байна. Тэгэхээр бид нар хүмүүсийг ингээд харж анзаарч талархдаг байх хэрэгтэй. Би нэгэн түүхийг урд нь бол ярьжсэн л да. Дахиад бас нэг дурдвал зүгээр юм болов гэж бодсон. Тэрний ихээр нэг илгээлтийн эзэн залуу нэг нутагт илгээгдэж очиад харамсалтай хилний авьяас чадвар байхгүй залуу байсан учраас хичнээн тэнд удаан амьдсан ч гэсэн хүмүүс сайн мэдээ тараахыг хүссэн ч гэсэн даанч тэр хилийг сурахад айгүй хэцүү байсан. Тэгэхээр харин тэр залууд нэг зүйлээс нөхөр Библийн сургуульд оролцсон юм тэмдэглэл хөтлөх туршилттай байсан учраас нутгийн хил аялгаа ингэд тэр үгийг хэлдэг юм шиг тэгэхэд ингэдэг юм шиг байна гэсэн тэр зүйлүүдийг тэмдэглэсэн тэмдэглэлээ аваад хэдэн жилийн дараа амжилтгүйгээр ботсон байна. Гэхдээ амжилтгүйгээр гэдэг үгийг тэр өөрөө л хэлсэн. Илгээлтийн төв дээр очиод уучлаарай тэ би хүмүүсийг сэтгэлж чадсангүй. Би тэгээд ингээ хичээсэн. Гэхдээ яг би тэнд байхдаа яаж зүгээр ах вэ гэд нутгийн аялал хил мэлтийн үг мөгүүдийг нэгэ тэмдэглээд ирлээ. Гэ дараагийн хүнд тусалах хаа гэж хэлсэн. За ингээд тэр нутг руу дахиад илгээлт хийх үед нөгөө тэмдэглэлийг нэлээ их судалж байгаад нэг залуу очиод нутгийн хэлийг маш амархан сурсан. Маш амархан сураад тэдний дунд амьдарсныхаа дараа Есүсийн тухай ярьсан чинь тэр чинь манай нутагт амьдардаг байсан. Тэнд амьдардаг байсан. Нэгэл юм хум асуугаад айл айлаар ороод хүн болгонд туслаад ингээл явдаг байсан. Чиний яриад байгаа хүн чинь өөрөө манад байсан байна гэж. Хин Есүс үү гэж. Тэ Есүс чинь яг чиний яриад байгаа зүйлүүдийг хийдэг байсан бохоо. Айлуудаар ордог байсан. Энд тэнд алхаад явдаг байсан. Өөрийнхөө амьдралыг босгоо, хүмүүсийн амьдралыг босгоод явдаг байсан. Залбирч өгдөг байсан. Санаа тавьдаг байсан. Хамт уйлдаг байсан тэ. Тэгээд ингээд бидэрт ямар нэгэн зүйлийг ойлгуулахыг маш чин сэтгэлээсээ хичээдэг байсан. Тэр залуу Христийн тухай нэг ч үгийг магадгүй хүмүүст сайн яаж ойлгуулж чадаагүй ч гэсэн тэр залуу Христ хэн бэ? Хаанаас ирсэн нэгэн бэ? Христ яаж амьдардаг вэ? Итгэгч хүн яаж амьдардаг вэ гэдгийг нутгийг аль хэдийнэ харуулсан байсан. Тэгм учраас дараагийн илгээлтийн эзэн түүний илгээлт хийсэн шиг тийм хүндэгцэн амьдралыг бол туулаагүй. Та нар намайг таньсан бол эцгийг минь мөн таних байсан гэж. Нэгэн босоо хөлөө авалтан дээр одоо тэ намайг юунаас архинаас татгалцсны дараа гүчи бас Есүс их үү гэж асуусан. Бас гэдэг нь юу вэ? Энд надтай адилхан хүн байгаа мó гэсэн чинь. Энэ бас Есүс юм байна. Тэр зогсож байгаа залуу бас Есүс их гэж хэлээ. Та хоёр оч нэг ширээнд бай гэж. Тэгээ очоо сайн байна уу? Аль цуглаа ингээд ярилцаад ингээд. Хүмүүс биднийг татгалзаж байгаа зүйлээр болоод хийж байгаа зүйлээр бидний ард байгаа, бидний дотор байгаа, бидний эзэн Есүс Христийг болоод түүнийг илгээсэн эцгийг таних боломжтойгоор бид амьдрах хэрэгтэй. Би чаваг ойлгодгүй шүү дээ. Яг юунд итгээд яваад байдгийг, юу хийхгээ яваад байдгийг чи ойлгодгүй шүү гэх юм бол таны одоо итгэлийн алхмууд, таны итгэлийн гэрчлэлүүд ойлгомжгүй байна гэсэн үг болж. Харин Есүс бол юу гэж хэлсэн бэ? Та нар намайг таньсан бол эцгийг маань таних байсан. Учир нь та нар намайг тэр эцгийн хүүхэд мөн үү биш үү гэдгийг л бодоод байгаа болохоос миний эцэг ямар нэгэн бэ гэдгийг та нар мэдж байгаа шүү дээ. Арт өмнөдөө юу заасан, юу хүсдэг, тэд нар яаж амьдрах ёстой, тэд нар Ром үнээс ямар ялгаатай, Грек үнээс ямар ялгаатай гэдэг нь маш тодорхой Бурхны ариун арт түмнийг өөрөө сонгон бий болгосон Тэнгэр доршигч Бурхан бол ямар эцэг вэ гэдгийг та нар мэдж байгаа. Тиймээс хэрвээ та нар үнэхээр л амралтын өдөр болгон уншдаг тэр эцгийг сайн мэддэг юм бол намайг хараад энэ бол Бурханд сайн итгэдэг хүн байна. Үнэхээр Бурхны хүүхэд байна гэдгийг мэдхэл байсан шүү дээ гэдэг үгийг Есүс хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр Есүс ч гэсэн бидэнд намайг таньсан бол эцгийг маань таньсан гэсэн тунхаглалыг хэлж байгаа л та Есүсийг мэддэг гэж бодож байгаа бол цорын ганц хүүгээ таныг аврахын тулд илгээсэн Бурхны төлөвлөгөөг сайн мэддэг болсон гэсэн үг болж байна. Бурхны төлөвлөгөөг сайн мэднэ гэдэг чинь үсвэхээр та хаана вэ? Тэр газараа яг Есүс шиг үгийг хэлж амьдрах боломжтой гэсэн үг болж байна. Та нар намайг хараад ер нь бол Библиэлд юу бичээтэй байдгийг,
Библи хүмүүст юу заадгийг харж байгаа баха. Би уудаггүй шүү дээ. Би дайрч довтолч хүнд оромжилдаггүй шүү дээ. Би дэвчдэг шүү дээ. Би та нартай ганцхан үлсийн төлөө хамгийн түрүүнд зогсдог шүү дээ. Энэ бүхэн чинь Есүсээс болоод итгэдэг учраас байгаа юм аа. Тэгм учраас Христ итгэлийн талаар та надаас асуумаар байвал миний амьдралыг хар гэж хэлэх чадалтайгаар амьдраарай гэж. Ингээд Паулын хэлсэн нэг үг байна. Би Христийг дагсан шиг, дуурайсан шиг та нар бас намайг дуурай гэдэг алдартай үг Библиэлд бичигдтэй байдаг юм аа. Шаналсан зүр миний өмнөөс асгарсан цус миний өмнөөс урсан таны нулимс бүх төлөөсийг та төлсөн ич хүрт тэдмийг минь та зүүсэн итгэл найдварыг минь та өгсөн хараар тогтогцсон шин гэрээ харанхуйд замыг гүйгүүлнэ харанхуйд замыг гүйгүүлнэ Гинт нэгний нулималтанд та дорд үзэгцэн бидний төлөө та тэгсэн
Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Иохан номын 8 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлээс суралцлаа. Тэгтэл тэд таны эцэг хаан байна гэхэд Есүс та нар намайгч эцгийг минь ч танихгүй. Хэрв та нар намайг таньсан бол эцгийг минь ч мөн таних байсан гэж хариулав. Есүс Бурхныг миний эцэг гэж хэлж байгааг тэд сонссон. Харин өнөөдөр та бид түүнтэй Христ дэх итгэлээр дамжуулан харьцдаг юм аа. Бид Есүс Христ дэх итгэлээр дамжуулан Бурхны хүүхдүүд болдог. Есүс бол хүү Бурхан. Тэр эцэг Бурханд ханддаг. Хэрв та нар намайг мэдсэн бол миний эцгийг бас мэдэх байсан. Энэ бол хүмүүс бидний хувьд жинхэнэ асуудал юм. Дундын байр суурь гэж мэдээж байхгүй. Хэрв та эцэг Бурхныг мэдэх гэж байгаа бол та Есүс Христээр дамжин ирэх ёстой. Өөр арга зам хааж байхгүй юм аа. Түрүүн бас номлын цагаар пастор маань хэлсэн таныг үг хэлэхээс ч өмнө таны амьдрал Бурхныг гэрчлэн харуулдаг. Энэ тухай бодцгоё. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн өөрийнхөө Есүс Христээр дамжуулан биднийг аварч, биднийг өөрийн хүүхэд болгосон Бурхан минь энэ өглөө бид хамтдаа таны өмнө залбирэн гуйж байна. Бид өнөөдөр бүгдөө хамтдаа залбирч байна. Бид бол таны хүүхдүүд. Бид таныг дуурайж, бид танаас суралцаж, бид танаар ивэгдэж, бас өршөөгдөж, бид таны зааж сургасан болон таны биднийг энэ дэлхий дээр амьдарч явах хугацаанд хийгээрэй гэсэн зүйлүүдийг хийхин тулд танаас илгээгдсэн авяас чадруудыг хөгжүүлж, таны биднийг одоо хуваарлсан газар болох газар нутгууд дээр амьдарч, таны бидэнд өгсөн хүмүүс бол хайртай хүмүүсийг хайрлаж, бас тэднэр хайрлуулж амьдарч байхад таны үг сургаал болох бичээсийг дагаж амьдардаг байхдаа тусалж өгөөч гэдэг асууж байна. Бидний муурын сүнс болоод түүний хүмүүсийн янз бүрийн уруу татлаг болон янз бүрийн буруу одоо үгийн сургаалын бас гажуудлаас та биднийг хамгаалж өгөөч гэдэг асууж байна. Яг зөв үгийг, үнэн үгийг дагаж тэр үгийг сахиж эзэн таныг дахин энэ дэлхий дээр ирэх өдрийг хүртэл Есүсээс нэг илгээхэд тэр өдрийг хүртэл бид зөв шударгаар амьдрахыг хүсэж байна. Бид амьдрах юм бол та бидний үр хүүхдүүдийг өрөөнө гэж хэлсэн. Үүнээс бид амьдарч чадаагүйгээс олж өөрийнхөө хайртай хүмүүс болон өөрийнхөө гэр бүлийнхэндээ хүн зэцүүл авчрахгүй байхад та бидэнд нэгүслээ хайрлаач гэд танаас залбирэн гуйж байна. Хүн тус болгонд та өөрийн хайр инэрлийг үзүүлээч. Учир нь бид бүгдөө ямар нэгэн ботч маягийн хүүхдүүд биш. Бид бүгдөө таны хүү, үнэхээр таны хайр инэрл нэгүслийг хүртсэн хүүхэд юм лээ. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт исэн сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдэд эзний хайр, ивэл өрөөлөөр дүр өнгөрүүлээрэй. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.